Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Монголын мэдээ сувгийн бэлтгэн ургадаг цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За жилүүрийн 12 дугаар сарын 29-нд манай улс эрхчлөө тусгаар тогтнолоо сэргэ мандуулсан өдөр гэж тэмдэглэдэг. Монгол улс манжийн иргэшээлээс гарч бүрэн тусгаар улс болохоо дэлхий зарласан энэ өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар тусгаар улсын иргэний нэр төргөө нэр төртэй биелүүлж эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдийг өнөөдөр төрийн дээд одон медалаар шагнаж урамшууллаа. Төрийн дээд шагнал болох Монгол улсын ардын жүжигчин цолоор Даваажувын Бадаажавыг Монгол улсын ардын багшаар жаргалын Ламсрэн Цэдвийн Өнөр Баян нарыг шагнаж урамшуулсан. Монгол улсын сонгодог урлагийн тайзнаа дэлхийн болон үндэсний дууруудын гол дүрийг бүтээн олон улсад эх орноос урьдчилан таниулах, дуурийн дуулаачдын шинэ үеийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Бадаажавыг инхүү төрөөс үнэлсэн бол шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн багш Ламсрэн Өнөр Баян нарыг боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, их шинжил болон уулуурхайн салбарт залуу боловсон хүчнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн ерөнхийлөгчийн зарилгаар ардын багш хэмээн өргөмжиллөө. Дээд боловсролтой геологч инженеруудыг бэлтгэх их сургуулийн үндэс суурийг тавьж, тулгын чулуугийн тавилцаж ирсэн цагаас хойш одоо 56 жил хөдөлмөрлөж олон мянган геологчдыг бэлтгэж гаргалаа. Манай бэлтгэж гаргасан геологчид бол Монголын нийт нутаг дэвсгэрийн одоо эрдэслэг баялагийг санг бий болгох талаар ихээхэн гавьяа байгуулсан улсууд байгаа. Миний хийж бүтээсэн үйлсийг ингэж өндөр үнэлж байгаа, төр засаг маань өндөр үнэлж байгаа явдлууд бол баяртай байна. Тэгээд хийсэн хөдөлмөр одоо миний энэ үйлс бол боловсролын тогтцоонд одоо цаашдаа гүйцэтгэж байгаа үүрэг бол тасарчгүй юм сайхан гэгээлэг үйлс яваа энд баяртай байна. Өнөөдөр их сайхан өдөр болж манай Увс аймгийн хэрэг сумаас ардын багш цолтонд төрж байна. Ингээд энэ ташрамд байгаа нийт Увс аймгийн ард иргэдээ Монголын ард түмэндээ бас шинжлэх мэнд хүргье. Гэрийн Бисофын багш надад гавьяа тогш цав шагнасан явдал бол орчин үеийн ардсан нийгэмд нийгэм хүмүүнлэгийн ухааны мэдлэг ачаал бүгдэлтэй байгааг үнэлж байгаа гэж бодож байна. Намайг үргэлж дэмжиж явдаг барилгын яам нийт хамтрагчтай бол баярлалаа гэж хэлье. Би та нарын ачийг хариулж цаашдаа бол одоо өндөр бүтээлтэй ажиллах тийм эрч хүчийг надад өглөө гэж ойлгож байна. Өнөөдөр тун их баяртай байна. Энэ баярыг хэмжиж босхооргүйгээр л их баяртай байна. Яагаад гэхээр би радиод өчнөө олон жил ажилласан. Өнөөдөр радио телевизийн сургуульд өөрийнхөө радиогийнхаа залгамж хойч үеийг бэлтгэжээ. За түүнчлэн Монгол улсын гавьяа тогшоор 11, Монгол улсын гавьяад барилгачин цолоор 5, Монгол улсын гавьяад тамирчин цолоор 3, Монгол улсын гавьяад хуульч цолоор 6 хүнийг шагнаж урамшуулсан байна. Тухайлбал Төмний Цэнгэлээ манлай 100-ны Олимпийн наадамд амжилттай оролцсон Отгон Далаа, Ууган Хүү, Содон Билжээ нарт Монгол улсын гавьяад тамирчин цолыг олголоо. 35 дахь жилдээ хууль эргүүлж байна. Үүнийхээ 20 гаруй жилд нь бол Монгол улсын их сургуулийн хуулийн сургууль багшлаа. За энэ хугацаанд бол бас нэлээдгүй 70 гаруй эрдэм шинжилгээний ажил хийсэн. Төр засаг маань өнөөдөр миний Олимпийн хурлын медалийг өндөр үнэлж Монгол улсын гавьяат тамирчин хэмээх их хүндтэй алдар цолыг хүртээлээ. Маш их баяртай байна. Бүгд найрамдах Монголоор дүүсэн ардын хурлын 430 депутаттайгаа үндсэн хууль хийж, улсын багварлынхаа 53 гишүүнтэйгээ хамтдаа зах зээлийн эдийн засгийг Монгол орнд төлөвшүүлэх энэ их эдрээтэй одоо ажилд энэ том хүмүүстэй хамтдаа байж би их юм сурсан. Тэгээд миний өчүүхэн ажил хөдөлмөрийг өндөрөөр төр засаг маань үнэлж энэ эрхэм хүндтэй цол шагнасанд би туулын баяртай байна. Урлагт намайг хөдөлж оруулсан бидний багш нар тэгээд ичи яав минь тэгээд намайг үздэг сонирхдаг дэлгэцээс намайг харж үнэлж дүгндэг миний үзэгчид тэгээд хань ижил өөр хүүхдүүд минь найз нөхөд минь та нартай маш их хайртай шүү гэж хэлье. Улсад бол нийтдээ 30 гаруй жил 40 жил ажилласан. Түүнээс нь сүүлийн жилүүд бол улсын их хурлын тамгын газар 10 жилийн ажилласан. Улсад 20 хэдэн жил хээвэн дээр болж байсан. Энэ хугацаанд улсын багшаа аврах юм бол 2 удаа улсын багшаа авсан. Монголын төр эх орныхоо 408 зөвхөст ажиллаж хөдөлмөрлөж яваа иргэдийнхээ итгэл зүтгэлийг инхүү үнэллээ. Өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ болон та бүхнийхээ гэр бүлд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
Монгол улсын ардын жүжигчнээс эхлээд цэргийн хүндэт медаль, шодрог журам медалаар 60 орчим хүн ингэрээ медалаа. Шагналыг Монгол улсын ерөнхийлөгч Элбэгд орж, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга баяр сайханаар гардуулсан юм а. Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн үндэсний бахархлын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зарим уран бүтээлчийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалаар шагналлаа. Тусгаар Монгол улсын амин сүнс болсон оюун санааны түүчээ байгууллагын түүхийг бичилцэж яваа нэр бүхий 15 хүнд өнөөдөр шагналыг нь гардуулсан байна. 50 орчим жил Монгол улсын түүхийг бичлэлцэж яваа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчдээс түүчэлж Монгол улсын төрийн дээд одон медалаар шагнагдсан хүмүүсийг дурдвал Монголын үндэсний телевизийн техникийн инженер Цогт баяр, Монголын радиогийн сэтгүүлч Чулуун Цэцэг нар Монгол улсын гавьяа цолоор шагнуулсан бол хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор техникийн төвийн ахлах инженер Самбуугийн Үлзий Цэцэг ингэрээ медаллаа. Харин Алтан газ одонгоор Монголын мэдээ сувгийн редактор Сэргэлэн, Монголын дуу хоолой радиогийн редактор Баянд орж үндэсний телевизийн эвлүүлгийн багийн зохицуулагч Байгалмаа, Монголын радиогийн продюсер Сонин Чимэг, үндэсний телевизийн найруулагч Сүхбат, үндэсний телевизийн продюсер Инхтүр нар шагнууллаа. Мөн хөдөлмөрийн хүндэт медалаар орлогын байцаагч Даваахүү, дууны найруулагч Галсан Аргачаа, Монголын мэдээ сувгийн найруулагч Дулам Сүрэн, үйлчлэгч Оюун Гэрэл, нэгдсэн төвийн эдийн засагч Оюун Сүрэн, техникийн төвийн инженер Оюун Тунгалаг, Оюун Чимэг, Монголын радиогийн фондын эрхлэгч Тунгалаг нар шагнууллаа. Энэ хугацаанд бол олон сайхан ажил ялангуяа техник технологийн шинжилэл хийх болгонд тэр ажилд ингээд гар бие оролцож шийдвэр гаргах, технологийн боловсруулах, тэгээд хэрэгжүүлэх энэ ажлуудад оролцож явсандаа би их баяртай байдаг. Одоо хамгийн гайхамшигтай гоё баяр. Монголчууд 200 гаруй гэж хэлэгддэг. Зарим үед ер нь бараг 300 жилийн турш одоо бусдын иргэшилд байж байгаа тусгаар тогтнолоо олсон. Энэ өдөртөө миний энэ баяр давхсаж байгаа бас баяртай. Хүүхдийн нэвтрүүлгийн редакц бол одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамгийн ууган редакц. Тэгээд энэ редакцийн одоо алтан болохоор би одоо анх 1995-6 онд бол ажилтнаар орж ирсэн. Тэгээд одоо энэ хугацаанд одоо хүүхдийн редакцийн бүгд алтан үеийнхэн болох Чойж Онцгой, Янжмаагүй, Төгсийн Оюутгой, Насгтөржгой, Мөрөнгой гэдэг уран бүтээлчтэй мөр зэрэгсэн ажиллаж байгаад бас баярлж явдаг. Миний амжилт биш, надтай хамтарч ажилладаг манай телевизийн нийт уран бүтээлчдийн амжилт. Эний маань манай үндэсний олон нийтийн телевизийн соёл урлагийн бодлогыг хариуцж явдаг манай нийт хамт олонны маань төр засаг үнэллээ гэж бод. Хамт олондоо гэр бүлд энэ эрдэнэ сургасан Үлзий шиг Наран гэрэл, Сэнгэрийн Сүхбаатар, Хэм эдгийн инх жагаал багш нартай баярлаа. Тэгээ үе үеийн багш нар ялангуяа манай хамгийн анхны багш Цогт баяр инженер гавьяа толсонд маш их баярлж байна. Хамт олонныхоо өмнөөс тэр хүнд ортуудаа насалж цаашдаа өгөөчтэй техникийнхаа хамт олонд залгамжилсан их өгөөж их шиг байна. Хайрал сарын яваарай гэж хүсье. Техникчээр анх ажилд ороод одоо инженер болтлоо ажилласан. Надад өшөө их урам зориг хайрлаа гэж бодож байна. Би Монгол телевизээр үнэхээр бахархаж байна. Хамгийн анх радиод эдийн засгчаар орж исэн. Ингээд 15 жил ажиллаж байна. Улсад 21 жил. Тэгэхээр энэ том уран бүтээлийн байгууллагын арын албанд ажиллаад хамт олондоо ажлаа үнэлсэндээ маш баяртай байна. Ийхүү хагас 100 орчим жилийн түүхтэй Монголын үндэсний телевиз радиогийн шилдгийн шилдэг уран бүтээлчид 2 оны заг дээр төрийн дээд одон медалаар ингэрээ медаллаа. Үзэгч сонсогчдын оюуны мэлмийг гэгэн байлгах их үйлс нь өндрөөс өндөр байгээ. Сэтгүүл зүйн салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун шавнырыг бэлтгэсэн хөдөлмөрийн үнэлж Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор профессор Батбаатарыг өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаатг одонгоор шагналлаа. Монголын сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил ажиллаж чадварлаг сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бэлтгэхэд оюун мэдлэгээ зориулсан Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор профессор Батбаатар энэхүү шагналаа сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч галеридаас гардаж авсан юм. Тэрээр төрийн энэхүү хүндтэй шагналыг хүртэхдээ үргэлж үнэт чанараа нийгэмд түгээж явдаг олон зуун шавнарын минь итгэл сэтгэл шингэсэн юм шүү гэдгийг хамгийн түрүүнд тодтогхон хэллээ. Мобиси хамт олон Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамт олондоо талархлаа илэрхийлье. Тэгээд бас хамгийн гол нь Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа манай сургуулийн төгсөгчид сэтгүүлч шавнарын маань
буян хэсэг юм аа гэж ингэж бодож байна. Тэгээд тэдэндээ бас талархал илэрхийлье. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг өгтөж ийхүү хүндтэй шагнал хүртсэн сэтгүүл зүйн ухааны доктор профессор Батбаатар нь сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн радио телевизийн ёс зүйн хорооны дараагаар ажилладаг бөгөөд энэ салбарт ажиллагчдыг ёс зүйтэй байлгахад анхаарлаа хандуулдаг нэгэн юм. Бэлтгэсэн шавнар нь бол өнөөдөр манай сэтгүүл зүйн салбар болгонд ажиллаж энэ барууны хэмжээний сэтгүүл зүг Монголд нутагшуулахад их үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээд энийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл төрийн дэд шагналаар шагнуулахын хүсэлтийг уламжилсан. Тэгээд Монголын төр өнөөдөр Батбаатар докторийн маань ажил үйлс хичээл зүтгэлийг үнэлж хөдөлмөрийн говийн олонд хотонгор шагнасан их баяртай байна. Манай Батбаатар багшийн хувьд бол асар их тийм тууштай. Тэгээ ялангуяа тэр зорьсон үйл хэрэгтэй их зарчимтай. За энэ нэгэн тэхлүүлсэн үйл хэргийг бол бас асар ихээр тэр ард нь гарч үйл хэргийг бол маш их амжилттай хэрэгжүүлэхэд өөрийнхөө хүсэл зорилгыг бол чин сэтгэлийг бол зориулж авдаг ийм тууштай хүн байгаамаа. Монгол Улсын боловсролын сургуулийн нийгэм хүмүүлийн ухааны сургуулийн захирал доктор профессор Батбаатар нь практик сэтгүүл зүй, суур сэтгүүл зүйн орчин үеийн онол арга зүйн чиглэлээр 10 гаруй сэтгүүл зүйн судалгааны номыг бие дааж болон хамтран бичилджээ. Түрээсийн орон сууцнд орох хүсэлтэд 1500 орчим айл өргөдлөө өгöd байгаа. Үүний 200 гаруй нь өнөөдөр түрээслэн амьдрах байрныхаа дэлгүүрийг гардан авлаа. Засгийн газрын тогтоолоор Сүхбаатар дүүрэгт байрлах Хангаа хотхны 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр 223 айл түрээсийн байрандаа орлоо. Өвлийн эд хүйтэн эхлэхээс өмнө ор хоронтой болж байгаадаа иргэд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа. Тэгээ бид нарт бол урьдчилгаа төлөөч гэдэг юм уу шууд худалдаад авах боломжгүй цалингаа салингийн оронд амьдардаг улсууд шүү дээ. Тэгээд ийм сайхан төр засгаас явуулж байгаа үйлээс маш их сэтгэл өндөр байгаа. Бүр нарийн ярих юм бол энэ бас л энэ утаа гэдэг юмыг багасгах байгаа бас нэг том үйл ажиллагаа их олон чиглэлээр энэ явж байгаа хэл гэж би бодож байгаа шүү. 8 сар түрээсийнхаа юг эрхийг авсан. Тэгээ сайн ашиглалтанд орж байна. Одоо ашиглалтанд ороод ингээд оруулах гэж байгаад маш их баяртай байна. Энэ хүйтэн 9-ийн хүйтэн жаврын дунд ингээд дулаан байранд орж байгаадаа хязгааргүй баяртай байна. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар 500 гаруй айл өрх хамрагдаад байгаа юм. Тэгвэл эх хонд Дархан уул, Сэлэнг, Ховд, Увс, Хинти зэрэг аймагуудад барьсан 360 айлын орон сууцыг мөн түрээсийн орон сууцны санд шилжүүлжээ. Ямар төрлийн иргэд орж ийнө гэхээр төрийн албаа хаагч залуу гэрүүл хуваарай хөдөлмөр эрхэлж байгаа те хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настан за тэгээ байгалийн гамшигт нэрвэгдсэн гэдэг ийм 7 төрлийн одоо гэр бүлээс бол одоо бид нар энэ орон сууцнд бол тодорхой квотыг бол барилга хотоогуултын сайд баталсан байгаа ш тэрний хүрээнд бол одоо иргэдийг бол хамруулж зохион. Түүнчлэн энэ онд журамд өөрчлөлт оруулан 70 м2-тэй орон сууцыг хамруулах боломжтой болсон. Эх хонд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг тухай бүрд нь олон нийтэд мэдээлж өргөдлийг нь авах юм байна. Төрийн түрээсийн орон сууцанд нэмж 360 айлын орон сууцыг бол бүртгэж авсан. Энэ бол Улаанбаатар хотод 214 айл, босд нь бол Хөдөө орон нутагт бол орсон байгаа. Одоо эх он гараад бол бид нэр түрээсийн орон сууцыг бол тооцогтойгоо хамтраад бол бүртгэлийг бол шинжилж хийнэ. Одоо улс орны санхүүгтэй холбоотой, санхүүгийн байдалтай холбоотой бас жоохон санхүүгийн асуудлууд байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг зорилтод бүлэгт зориулан хэрэгжүүлж байгаа. Энэ ч үүднээс эрэлт их байгааг мэрэгчлэтнүүд хэлж байна. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2015-аас 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатарт 16,000, Хөдөө орон нутагт 4,000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулах юм. Эмнэлэг эсвэл офисын зорилтоор ашиглах хэсэг нь тодорхойгүй болж, ашиглалт орох хугацаа нь хэсэг хугацаанд хойшлоод байсан төрийн албан хаагчдын эмнэлгийн барилга өнөөдөр эмнэлгийн зорилтоор ашиглалтад орлоо. Ингэснээр 240,000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой боллоо. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн дүрс оншилгооны эмрэ 128 зүсэлттэй CT зэрэг өндөр хүчин чадалтай дэвшилтэд аппарат хэрэгслүүдийг суурилуулсан. Эдгээр нь ашиглалтанд орсноор нийслэлийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд хийгдэх бүх оншилгоо шинжилгээг чанарын өндөр түвшинд хийх боломжтой болж байгаамаа. Тус эмнэлэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад жил дунджаар 7,500-аас 8,000 үйлчлүүлэгчдийг төрөлцсөн мэргэжлэр
хэвтүүлэн эмчилж 2000-аас 2500 хүнд мэс заслын тусламж үзүүлж амбулаторийн үндсэн болон төрөлцсөн мэрэгжлийн 21 кабинет, онцлогооны 13 кабинет, нэгдсэн лабораториор 7 хоногт дунджаар 300 орчим хүнд, жилд 100 мянга орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна. За тэгэхээр өнөөдөр бол зөвхөн амбулаторийн тусламж үйлчилгээ маань нэгдэж байгаа. Ер нь бол эмнэлэг 7 сард хэвтийн эмчлүүлэг тасаг орсноороо хүүхдийн 20 ортоо тасаг нэгдэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол амбулаторийн тусламж үйлчилгээгээр бас хүүхдийн тусламж үйлчилгээ хүлээж авах боломжтой. Тус эмнэлгийн шүүх прокурор цагдаа Хэлийн Цэрэг Гайл онцгой байдал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчид тэдний гэр бүлийнхэн чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 мянга гаруй хүнд эрүүл мэндийн тусламжийг үзүүлнэ. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлэх юм байна. Хил цагдаа гэдэг ирэх юм бол яг одоо гарцаагүй хүн нөхцөлд бол эмнэлгийн одоо хурдан шуурхай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Одоо энэ эмнэлэгт байна тухайлбал одоо хилийн шуурхай хөдөлгөөнд бүлэг гэдэг одоо байгуулагдж байгаа. Тэр маань одоо Монгол улсын хил дээр одоо байгаа хилчдийнхаа эрүүл мэндийн төлөө яг одоо газар дээр нарч тусламж үйлчилгээ үзүүлэх ийм одоо зорилготой байгаа. Гэх мэтээр ер нь бол зайлшгүй одоо салбарын үйл ажиллагааны онцлогоос хамаарат ийм тусгайлсан эмнэлэг байх шаардлага байгаа гэж бид үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторт үндсэн болон төрөлцсөн нарийн мэрэгжлийн 21, онцлогооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц үйл ажиллагааг Монгол улсын стандарт нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095-2013 стандартын дагуу явуулахаар бэлэн болжээ. 2017 оны 3 дугаар улирлаас эмнэлгийн B блок буюу хэвтүүлэн эмчлэх сценарийг ашиглалтанд оруулснаар дотор мэдрэл хүүхэд сэргээн засах уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс засал, яаралтай тусламж болон эрчим түндэслэгээний тусламжийг үзүүлж эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллах юм а. Бэрхшээл цаадагч Хөтөлбөр хууль эрх зүйтэй холбоотой мэдээллээр үргэлжилж байна. Улсын хурал хэлийн тухай хуулийг шинжилэн батлаад байна. Энэ хуулийг шинжилснээр хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны чадварыг бэхжүүлэх зарим талын боломж бүрдлээ гэж Улсын хурлын гишүүд үзэж байна. Улсын хурал хэлийн тухай хуулийг шинжилэн найруулахдаа хэлийн шалган нэвтрүүлэх албыг гадаадын иргэн харьяатын газрын мэдлээс гаргаж хил хамгаалах байгууллагын харьяалал шилжүүлэхээр шийдвэрлээд байна. За ингэснээр байгууллагын төсөв оронтоонд ямар нэг хүндрэл бэрхшээл үүсэхгүй, чиг үүргэнч хэвээр хадгалагдана гэж холбогдох ажлын эсгийн ахлагч Улсын хурлын гишүүн Батнасан тайлбарлаж байна. 400 орчим албан хаагч өнөөдөр гадаадын иргэн харьяатын байгууллагад харьяалагдсан ажиллаа хийж байгаа. За энэ албан хаагчд бол одоо энгийн иргэдийн одоо тийм журмаар ажиллаж байгаа. Энгийн иргэдийн одоо зарчмаар ажиллаж байгаа гэсэн. Өнөөдөр одоо энэ 400 гаруй хүнийг хил хамгаалах байгууллагад бол авж байгаа цалин яг өөрийнх нь эрхэлж байгаа ажлын хүрээнд бол шилжүүлэн ажиллана. За хэлийн цэргийн албан хаагчид хуулиар тогтоосон шаардлагатай нөхцөл зөвхөн галт зэвсэг хэрэгжилж болдог. За тухайн боломжинд хэвээр байх юм. Бас хэлийн боомтод нийтийн эмх замбраагүй байдал үүссэн нөхцөл тусгай хэрэгсэл ашиглаж болох зохицуултыг хийсэн гэсэн тайлбарыг Улсын хурлын ажлын эсгийн төлөөлөл өгч байна. Ялангуяа энэ ашигт малтмал өссөн ашиглалтын үн ханш өссөн юм үед бол хил дээр нэлээд бодлон гардаг. Маш их одоо машин аваачрал дугаарладаг. Тэрнийг зохицуулахад заавал одоо зайлшгүй галт зэвсэг хэрэглэхгүйгээр одоо тусгай хэрэгсэл ашиглаад зохицуулах энэ боломжийг л нээж өгч байгаа. За хилчид бол одоо зэвсэггүй болчихлоо гэсэн ийм ойлголт бол байхгүй. Яг одоо хуучин хэрэглэдэг журмаараа хэрэглээд явна. Улсын хурал хэлийн бүсийн тухай түрүүчийн ойлголт тодорхойлолтыг өөрчлөөгүй хэвээр хадгалахаар болоод байна. За бас хилчдийн нийгмийн хамгааллын одоогийн бодлогод ухралт гараагүй, хуулийн заалтыг хэвээр мөрдөн гэсэн шийдвэрийг Улсын хурал гаргалаа. Улсын хурал улсын дээд шүүхэн шүүгчид нэр дэвшигсэн Гочоогийн Банзарагч Бямбын Мөнх Туяа нарын асуултад танилцж Монгол Улсын ерөнхийлөгчид мэдэгдэхэр болоод байна. Мөн улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигсэн Баяраагийн Амгаланбаатарыг Улсын хурлын гишүүд дэмжиж байгаа. За харин Төрийн нийгмийн зөвтгөлтөн Санжаа Сөргөн зоригийн амнасыг хөнөөсөн хэргийг гишүүн хурлын шийдвэртэй холбогдуулан Улсын хурлын зарим гишүүн байр суурин илэрхийллээ. Дараа орох сүүлийн 20-30 За олон нийтийн хувьд шүүхийн байгууллагын гаргасан шийдвэрт эргэлздэг, шүүгчдэд итгэдэггүй байдал бий болоод байгааг Улсын хурлын гишүүд сануулж байна. Тухайлбал Улсын хурлын гишүүн дэд бүтцийн сайд зоригийн амнасыг хөнөөсөн хэргийг шүүх хурлын шийдвэр шударгаар гарсан эсэгт эргэлзэж байгаагаа зарим гишүүд хэллээ.
Өчигдөр тэр 25 жилийн ял авч байгаа хүний залуугийн ээж нь над руу уцтаад уйлж шít. Ингэж хэлмэдүүж болдго юм уу да гэд. Ийм ямар ч баримт байхгүй юм дээр ингэж болдго юм гэж орилж шít тэр хүмүүс нь. Эрдэнтийн айгүй төвөгтэй байдал байж байна. Хаалттайгаар одоо тэгээд хэлмэдүүлж байгааг үүн мэддэхгүй. Тэгээд тэр шоронд нь аваачиж жагаад шүүхийн хурал хийгээд ингээд айгүй төвөгтэй байдлаар энэ олон жил яригдсан энэ айгүй онц ностой гэмт хэргийн асуудлуудыг ингэж шийдэж байгаа нь бол их эргэлзээ төрүүлж байгаа байхгүй энэ нийгэмд нь энэ хүмүүст нь одоо ингээд энэ анхан шатны шийдвэр гарлаа. Тэрийг бид шүүхгүй. Гэхдээ энэ дотор байгаа эргэлзээнүүд ялангуяа одоо хохирогчдыг төлөөж байгаа энэ бүх хугацаанд өнөөдөр парламент бидэнтэй хамт сууж байсан оюун гишүүн өнөөдөр хийсэн мэдээллийг өчтөр хараад бол миний хувьд бол үнэхээр цочирдлаа. Өнөөдөр нийт нийгэмд бол үнэхээр ийм эргэлзээтэй ийм одоо ойлгомжгүй байдал төрөх юм бол бид ерөөсөө үнэхээр Монгол улсад шүүхтэй л хүн найдахгүй бол ерөөсөө тэгээд өөр юунч найдах юм байхгүй. Энэ нийгэм бол ерөөсөө тэгээд буруу замаар явсаар хагаад бид бол өстой жоохон будаа тань гэдэг нь болно шүү дээ. За зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг болон тухайн асуудлаар шүүхийн гаргасан шийдвэртэй холбогдуулан тодорхой дүгнэлт хийх боломжгүй гэдгээ улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид тайлбарлаж байна. Ер нь бол яг уу үнэхээр тэр нь улсын нууцтай холбоотой асуудал уу магадгүй одоо зөвхөн гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдсэн ажиллагаатай холбоотой асуудлууд нь хаалттай яваад бусад одоо шүүхийн процесс бол нээлттэй явах боломжтой байж бас болох ёстой. Тэгэхээр яг ерөнхийдөө бол зөвхөн үнэхээр шаардлагатай гэсэн асуудлаараа л хаалттай болох ёстой. Бусдаар бол шүүх хуралдаан бол нээлттэй болох ёстой гэсэн ийм байр суурьтай байна. Тэгээ яг миний хувьд бол захиргааны хэргийн одоо танхимын шүүгчид нэр дэвшиж байгаа учраас бол бас яг энэ эрүүгийн процессын үйл ажиллагаатай холбоотой одоо үйл ажиллагаанд бол бас оролцох нөлөөлөх тийм боломж бол байхгүй. Зөвхөн би бол сая судлаачийн хувьд л хариуллаа. Тодорхой бол ямар нэгэн хэргийн талаар үнс судлаагүй болохоор дүгнэлт хийх бол боломжгүй. За хаалттай шүүх хуралдааны хаалттай явуулсан талаар шүүх бол процессын хууль заасан журмын дагуу бол шүүх хуралдааныг явуулсан байх гэж үзэж байна. Улсын хурлын гишүүн зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалгаар үйлдэгдсэн гэдгийг нь прокурорын байгууллага нотолж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хувьд шийдвэрээ гаргасан. Хэрв гомдлого аргавал давзаалтах шатны шүүх хурал болох боломж нээлттэй байгаа гэсэн тайлбарыг улсын ерөнхий прокурор Инк Амгалан өгч байна. Захиалгаар хүний амь хохироос юм а гэдэг зүйлэнгээр өгсөн. Хүний захиалгаар хүний амь насыг хохироожээ. Дээр нь үйлдсэн гэмдэргээ нул даллахын тулд 4 хүний амь насыг шатааж хохироожээ гэж. Ийм зүйлэнгүүдээр одоо хэрэг шүүгэж хилцсэн. Шүүхийнхэн дагуу саяны бидний өгсөний одоо ялах дүгнэлтийн хүрээнд үнэхээр одоо энэ хүмүүс одоо гэмбуруутай байна гэж үзээд одоо шүүх шийдвэрээ гаргасан. Энийн бол одоо хэрвээ гомдол гаргадаг бол дав заалдах шатны шүүх нь хянах байхаа гэж. Тэрний дараагаар хүчин төгөлдөр болох байх гэж бодож байна. За харин зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурлыг нээлттэй хийж яагаад болохгүй байна гэдэг асуудлыг улсын хурлын гишүүд тодруулж байна. За цаашид давзаалтах шатны шүүх хурал болсон тохиолдолд нээлттэй хийх шаардлагатай гэсэн байр сууриас улсын хурлын гишүүн юмд орж хандлаа. Тэгэд үнэхээр одоо сайн ажиллаад илрүүлсэн бол сайн байна. Тэр дүнгээл ард түмэд нээлттэй шүүх хурлаар л үзүү та нар. Давзаалтах хурлаараа. Үнэхээр хэрэг үлдээд илэрсэн бол энэ маш сайн хэрэг болж байна. Цорын ганцхан хүн хажууд нь байх тэр энэ яагаад шүүх хуралд оруулж болдгоо. Бурууч ярьдаг бай, зөвч ярьдаг бай. Ямар ч үстэй. Одоо тэр булганыг жил хорсны хариуцлага хэн хүлээх? Гэрчич биш, хохирогчч биш, сэжигтэнч биш, ялдагдагч биш. Зүгээр аваачаад төгж хайчдаг. Бүтэн жил байлгаж ягаад гаргадаг. Дараа шүүх хуралд оруулдаг. За хууль хяналтынхны хувьд аливаа хэргийг шийдвэрлэхдээ хүмүүсийг албан тушаал хөрөнгө чинээ за ядарсан зүдэрснээс нь хамаарч ялгууртаа ханддаг байдал бий болж хуурайд байна гэж улсын хурлын гишүүн Инк төвшин шүүмжилж байна. Хоньны мах, төлөгний мах гэрт нь авчираад хайж өгч нэг хүн. Тэгэхээр тэрийг нь идчихсэн чинь одоо төлөгний мах идсэн гэдэг одоо ахвал давсан гэдэг 3 жилийн ял авч шүү дээ. Одоо энэ сонгоо харихын дүүргийн шүүхээс. Тэгсэн хэрнээд энэ том хэрэгүүд нь болохоор чимээгүй байгаад байдаг. Над нэг өргөдөл өгөхөд нь би харин одоо
прокурорын тэр рүү хандаж тэгээд нэг учир зүгийг олсон. Их чиг оршуулахгаа явцсан хүнийг аваач гүтгэхэд ажил дээрээ байсан гэд бас 3 жилийн ял өгсөн юм энэ багнуур дээр гарсан шүү дээ. Улсын хурлын хувьд улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудалтай танилцсан талаар Монгол Улсын ерөнхийлөгчд бичгээр мэдэгдэх юм. Ерөнхийлөгч тухайн шүүгчдийн томилгоог хийн. Харин улсын хурал улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчийг дэмжлээ. За хөтөлбөр үргэлжлэж байна. Шинэ гарангууд нийслэлийн гэр хорооллын айл хүрээдийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг тэглэх шийдвэрийг засгийн газар гаргасан байгаа. Тэгвэл эдгээр боллоод салбарын өмнө тулгамдж байгаа асуудлуудын талаар эрчим хүчний сайд цагийн хөтөлбөрт ярилцлага өглөө зочинтой сэтгүүлч Гандима ярилцсана. Сайн мэцхан үзэгчтэй өнөөдөр бид зочноор эрчим хүчний сайд ганхууг өрсөн байгаа. Он гарангууд агаарын бохирдлыг бууруулах үүднээс эрчим хүчний шөнийн тарифыг тэглэнэ гэсэн амлалтыг ерөнхий сайд өгсөн байгаа. Тэгэхээр одоо яг дэд бүтцийн хувьд энэ шийдлээ олцсон байгаа асуудал. Одоо гамшигын хэмжээнд хүрж байгаа гэж яригдж байгаа. Үнэхээр тийм байгаа энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бас Монгол Улсын ерөнхий сайд энэ шөнийн тарифыг одоо гэр хорооллын хувьд тодорхой хугацаатай энэ тэглэж одоо энэ халаалтын төхөөрөмжээр энэ гэр хорооллын утааны асуудал дээр бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх юм а гэж ингэж шийдвэрээ гаргасан байгаа. За энэ бол мэдээж бол урьдчилсан тооцоо судалгаатай засгийн газар дээр одоо 20 гаруй 26 7 тэрбум төгрөгийн ачааллыг одоо зөвхөн энэ 3 сарын хугацаанд авчирч байгаа. Ихтэй засгийн газар бол эдийн засгийн хүнд байгаа ч гэсэн ард иргэдийнхээ энэ асуудлыг эрүүл мэндийг чиглэлийн арга хэмжээг бол авч хэрэгжүүлье. Дээр нь шугам сүлжээний нөхцөл байдал маань тийм одоо хангалттай хэмжээнд энийг бүрэн хангахад бол нэлээд хүндрэлтэй байгаа ч гэсэн эрчим хүчний салбар бол энэ дээр нь одоо оролцож одоо энэ засгийнхаа гаргасан энэ шийдвэртэй хэрэгжүүлэхийн төлөө энэ бид одоо шатандаа хичээж ажиллах хэрэгтэй. Шөнийн тарифыг тэглэхийн тулд айл өрхөд юуг бэлтгэх хэрэгтэй? Энэ айл өрхийн маань өөрийнх нь дотоод шугам сүлжээ, утас, мантай, цахилгаан хэрэгслүүд их найдвартай байх хэрэгтэй. За энэ дээр бол онцгой анхаарах хэрэгтэй шүү гэдэг мэргэжлийн зөвлөгөөнүүдийг өгч байгаа. Маш олон иргэд өөрсдөө гар аргаар хийсэн тээнийг халаадаг штэ. Хэрвээ яг ийм гар аргаар өөрснөө монтажсан тээнийг шүнжин халаах юм бол энэ нөгөө агаарын бохирдлыг бууруулах гэдэг үндсэн зорилгоос айлаад аюулгүй байдал талдаа бас эрсдэл учруулна гэж та хэлээд байна тийм үү? Оройны 9 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаанд хэрэгжих юм арга хэмжээ нэгдүгээрт, хоёрдугаарт нь энэ өөрөө 1.7-оос 2 кВт-ийн ийм хязгаарлалтай явах хэрэгтэй. Тэгэхгүй шугам сүлжээ маань өөрөө хүчрэхгүй их үүсвэр юм боломж байхгүй. Бид импортоор одоо бас нэлээд их хэмжээний эрчим хүч нэмж авах шаардлагатай болчихно. За 3-дугаарт нь бол мэдээж одоо энэ тоног төхөөрөмж дээр бол иргэд маань онцгой анхаарах хэрэгтэй. Галын аюулгүй байдал ч гэдэг юм уу. Энийг бол өөрсдөө бас онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаамаа. Сая 50% хөнгөлт шөнийн цагаар үзүүлж хаад бид нэр айлуудаар яв сурвалжилж үзсэн. Тухайлбал нэг хашаанд 3 айл буутсан байдаг. Үндсэн хэрэглэгч айл нь хөнгөлтөнд хамрагдаад бусд нь хамрагдахгүй байх гэсэн ийм нэг нөхцөл байдал үүсэжсэн. Яг энэ тохиолдолд тэглээд ирэхээр иргэд яах ёстой вэ? 3 айл гэж энэ бол бүр 5 6 айлч байгаа юм байна. Тийм учраас Улаанбаатар цахилгаан төгс сүлжээ компани гэрээтэй хэрэглэгчдийн хувьд бол энэ ингээд хідэн чайл байсан ингээд хэрэгжээд явах хэрэгтэй маа. Гэхдээ тэр үндсэн хашаараа орж исэн шугам сүлжээнийхээ даацтай үйлдвэрлэлд бас хүндрэл гарахыг бас үүсэхгүй гэдгийг бас манай ард иргэд ойлгоосой гэж хүсэж байна. 5 дугаар цахилгаан станц нь одоо энэ эрх засгийн газар хэрэгжих үгүй юу гэдэг дээр олон нийтийн хүлээлт байгаа. Та ямар тайлбар өгөх вэ? 5 дугаар станцын хувьд нэлээд олон асуудлууд нь хүлээгдэж байгаа ийм л төсөл байж байгаа. Энэ үн тарифын хувьд бол тохиролцох боломжгүй их өндөр үн тариф санал болгож байна. За хэрэглээ үйлдвэрлэсэн цахилгаанаа одоо ихэнх хувийн бас сүлжээний нийлүүлэх. За бидэнд өнөөдөр бол бас тийм хэмжээний одоо бас торгуул төлөх бас боломж бол байхгүй байна. Дээр нь газрын маргаантай байна. За эдгээр асуудлуудаа бол яриа хэлцээний шатанд бид ярих бол одоо явц удаашралтай байгаа ийм л асуудал байна. Тэрнээс энэ станцыг бариулахгүй тухай ойлголт бол манай салбарт бол байхгүй байна. 10 дугаар сард ерөнхий сайдыг Японд айлчилж байхад 5-7 цахилгаан станц дээр японочдод санамжчиг байгуулад гар хэсэг зураадсан. Тэгэхээр энэ маань одоо үндсэн нөгөө 5-7 бүлэг ордын хилцээрт хамрагдаж гинүү эсвэл өөр төсөл яваад байна уу? 5-7 одоо станцын хувьд энэ бол бие даасан төсөл байгаа. Хамгийн гол нь та бүгд мэдж байгаа оюутлогоо одоо Хятадаас эрчим хүч авч байгаа байлгаа тийм. Бүгд найрамдах Хятадд улсаас импортоор эрчим хүч авч байгаа. Одоогийн байдлаар бол 100 гаруй сая долларыг эрчим хүчний төлбөр жил болгон оюутлогоо компани төлж байгаа. Далдуурхаа ороод ирэхээр энэ маань 260-70 мегаватт хүрнэ.
Энэ өөрөөр хэлэх юм бол 200 гаруй сая долларыг бид импортоор авсан эрчим хүчиндээ төлнө гэсэн үг. Тэгэхээр 5-толгой станцын хувьд бол 450 МВт-ийн хүчин чадалтай станц 5-толгой нүүрсний ордод түшгэлж баригдаад эндээсээ оюутлогойг бол эрчим хүчээр ханганаа. Мөн орчмын бүс нутгийн ордуудад бас цахилгаан хангамжинд бас дэмжлэг үзүүлэх ийм станц байгаа. Энэ бол үнэхээр одоо эрчим хүчний салбарын хувьд үдээгүй Монгол улсын хувьд одоо энэ гадагшаа уралсж байгаа орлогыг дотооддоо авч үлдэх хамгийн чухал одоо станц байгаа учраас энийг одоо түргэн барьж байгуулах шаардлагатай гэсэн энэ одоо бодлогыг бол бид гаргаад ингээд шахаад ажиллаж байна. Гүйцэтгэгч нь Японы Marubeni компани байж байгаа. Одоо энэ ажил маань хэр зэрэг агцтай урагшилж байна, хизээ ашиглалтанд орох ямар тээзүү боловсруулагдсан байна. Тэгэхээр энэ станцын хувьд бол одоо цаг хугацаа бол одоо 4 жил орчим болж байгаа. Гэхдээ гол асуудал оюутлогой компанид л цахилгаан нийлүүлэх хэрэгтэй. Оюутлогой компанийн хувьд бол Монголын дотоод эрчим хүчний их үүсвэр баригдсан тохиолдолд дотоодын их үүсвэрээс авна гэсэн ийм ерөнхий оюутлогой компани одоо Монгол Улсын засгийн газартай байгуулсан том гэрээнд ийм заалт байгаа. Тийм учраас энэ заалтаа бол оюутлогой компани, Rio Tinto толгой компани хэрэгжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа. Энэ дээр ямар нэгэн шалтгаан хэлж энийг бол маш их удаан хугацаанд удаашруулж байгаа энэ нөхцөл байдал гарч ирж байна. Тийм учраас энэ дээр бид хүлээж авах боломжгүй. Энийгээ хурдан хийж, гэрээгээ хурдан байгуулах хэрэгтэй. Тэгээ энэ станцын ажил төргий эхэлж хугацаанд орохгүй л одоо дахиад 4 жил алдах юм бол бид энэ гадагшаа 1 тэрбум орчим доллар төлөхөөр ийм тооцоо гарсан байж байгаа. За баярлалаа, бидний ярилцах цаг өндөрлөө. 2017 онд та бүхний ажил амжилт хүсье. Үзэгчдээ бид эрчим хүчний сайд Ганхуутай өнөөдөр ярилцлаа. Анхаар үзсэнд баярлалаа. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл 2016-12 дугаар сарын 28-нд оролдож зарим тогтоол шийдвэрээ гаргалаа. Өнөөдрийн хуралдаанаар Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны тэг 7 тогтоол, үндэсний аудит эдийн газар, сангийн яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан шалгалтын тайлан, за Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооноос ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэлэлцээд хуулийн хэрэгжилтийн хангуур өвхий үндэсний зөвлөлийн ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг тогтоолын хэрэгжилдээ 2017 оны 1-р сарын 16-наа дотор Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын ороонд тайлгнахыг үндэсний зөвлөлийн дарга ажлын хэсгийн анхлагч Энх Мандахад үүрэг болголоо. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Оюун Дариг өөрийнх нь одоо хүсэлтээр үүрэгт ажиллаас нь чөлөөллөө. За ерөнхий захирал чөлөөлсөндөө холбогдуулан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэд захирал Нинж Ямцыг томиллоо. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлөөс 2017 оныг сайн засаглалын жил болгон зарласантай холбогдуулж Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сайн засаглалын хөтөлбөрийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Цагаар төлбөрт хамт үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна уу. Богдуулын Арцад Зайсангийн амд амьдарч байгаа 16 иргэн өнөөдөр хашааны газрын ашиглах гэрчлэгийг гардаа авлаа. Эхний ээлжинд эдгээр иргэд 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхтэй болж байгаа юм. Харин цаашдаа тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаж өмчлүүлэх эрхийг шийдвэрлэнэ гэж салбарын сайд хэлсэн байна. Зайсангийн газрын маргаантай холбоотой 117 иргэний өргөдөл байгаль орчин аялал жуулчлалын яамд ирснээс өнөөдөр 16 иргэн асуудлаа шийдвэрлүүлж газар ашиглах гэрчлэгээ гардан авлаа. Би ч одоо тэр Монсгэд Арама инвестгээд манай эцэгдэр ингээд барьсан шүү дээ гэж одоо нүүрлүүлээд. Тэгээ тэр хүндээ 20-30 метр газар байдаг. Тэгс нөгөөх маань одоо тэгэл нөгөө барилга маань манай газар их. Ийшээ харахаараа бид нар ч одоо Монсын газар л байна. Ийшээ ингэхээр халдвар тэмлэгийн ажилд 11-р хороо Зайсангийн тэрлэгөөр ийм хувцлагын энэ дотор газар амьдарч байлаа шүү дээ бид нар ч одоо. Одоо ингээд бид нар энэ чинь амьдрах эрхтэй л болж байгаа байхгүй юу? Бид нар чинь өөрснөө амьдрах эрхгүй байсан юм шиг л байсан байхгүй юу? Компаниуд нь өөрснөө болохоор гэрчлэгээтэй байгаад иргэд болохоор газар эзэмших гэрчлэгээгүй болохоор хөөгч туugддаг гэсэн. Энэ утгаараа бид нар одоо амьдрах эрхтэй болж байна гэсэн. Харин 26 иргэний материал сайдын хяналтанд байгаа бөгөөд удахгүй шийдэгдэнэ. Мөн үлдсэн давхцалтай байгаа 75 материалыг тун удахгүй шийдвэрлэнэ гэдгийг хэллээ. Хамгийн гол нь одоо бүртгэлжүүлээд гэрчлэгээжүүлэх ажлыг манай байгаль орчин аялал жуулчлалын яам, тусгай хамгаалалтай газар маань бол их шуурхай одоо зохион байгуулсан. За Богдуулын
тусгай хамгаалалттай газрын хамт олон маань энэ арга хэмжээнд бол идэвхтэй оролцож энэ ажлыг бол амжилттай хийж дуусч байна. Тэгээ бид нар бол бичил эко аялал жуулчлал одоо гэдэг ийм зориултаар энэ газрыг бол ашиглах ийм одоо эрхийг олгож байгаа гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. Цаашид байгаль орчин аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай газар нутгийн хөлийн зургаас буюу дархан цаазад богдхан уулын хөлийн зургааст өөрчлөлт оруулж, суурьшлийн бүсийн тэлэх асуудлыг судлаж, улсын их хурлд өргөн мэдүүлэх болно. Ингэснээр олон жил газрын маргаантай хашааны газраа өөрийн болгож чадахгүй өнөө хүрсэн иргэдийн асуудал нааштай шийдэгдэх боломж бүрднэ гэдгийг салбарын сайд нь хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртөн албан татварын буцаан авалтыг 6000 гаруй хүн авах эрх үүсжээ. За буцаан авалт авах иргэдийн хувьд гол анхаарах зүйл нь 2017 оны 1 сарын 6-нд багтаан баримтаа бүртгүүлэх ёстой юм байна. Өнөөдрийн байдлаар баримт системд бүртгэлтэй 890 гаруй мянган иргэн байгаагийн 250 гаруй нь ямар нэгэн зөрчилтэй байгаа юм а. Тухайлбал иргэд нэрээ буруу бичих, дансны мэдээлэл зөрүүтэй байх зэрэг нийтлэг алдаа гаргаж байна. Тиймээс мэдээлэлээ шалгаж засснаар 20 хүртэлх хувийн буцаан олголтоо авах боломж бүрдэх юм а. За мөн энэ дээр анхаарах хэдэн зүйлүүд байна. Нэгдүгürt нь кирилл үсгээр бичих хэрэгтэй байгаа. За одоо хоёрдугаарт нь банкны мэдээллийг бас зөв сонгох ийм зайлшгүй шаардлага тулгарч байна. За энэ дотор бас үүндээ тээвэр хөгжлийн банкн дээр байгаа гүйлгээний энэ дансууд маань бол бас төрийн сангаас дамжих боломжгүй байгаа. За иргэд маань голтуу алдж байгаа зүйл бол одоо банкны картын дугаараа дансны дугаартайгаа андуурснаас болоод энэ асуудал маань бас түгээмэл харагдаад байна. Тэгэхээр эдгээр мэдээллийг та бүхэн маань яг одоо зааврын дагуу зөв үнэн зөв бүглэх юм шаардлагатай байна. Хамгийн гол нь дээр дурдсанчлан буцаан олголт авах иргэдийн хувьд гол анхаарах зүйл нь энэ оны баримтуудаа 2017 оны 1 сарын 6-нд багтаан бүртгүүлж баталгаажуулах ёстой. Ингэснээр таны мэдээллийн үнэн зөв байдлыг шалгаж 2017 оны эхний улиралд багтаан буцаан олголтыг таны данс руу шилжүүлэх юм а. Энэ он гарснаар бол бид нэр одоо 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар манай худалдан авагчид маань 24 цагийн 12 дугаар сарын 31-ний 24 цагт цаг хүртэлх худалдан авалт хийсэн энэ баримтаа баримт цэг эмээнд за дараагийн 7 хоногийн шинэ оны эхний ажлын 5 хоног дотор бол баримт цэг эмээнд орж бүртгүүлэх ёстой байж байгаа. За үүний дараагаар манай одоо гайл татварын мэдээлэл технологийн төвөөс татварын ерөнхий газрын орлогын хэлтэст мэдээллийг хургуулж тэндээс дахин нягтлсны дараагаар сангийн яамдаар сангийн яамны төрийн сангаар дамжуулж энэ одоо буцаан олголтыг бол зохион байгуулна. Татварын буцаан олголт авахд нөөтийн баримт огт шаардлагагүй захим системд баталгаажуулсан байхтал болно. Захим системд бүртгэгдсэн мэдээллээр одоогийн байдлаар 600 гаруй мянган хүн 30 гаруй сая төгрөгийг буцаан авахар байна. Онцгой байдлын алба 2016 оны шилдэгүүдэд тодрууллаа. Өдөөжийн онд онцгой байдлын албаа өгчид нийтдээ 4400 орчим аюулт үзэгдэлд аврам хамгаалах ажиллагаа явуулж 1345 хүний амнаас 23.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аврам хамгаалжээ. Мөн аюул тусал тохиолдсон хойно бус урьдчилан сэргийлэх чиглэлд иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан он байсныг онцгой байдлын албаа өгчид хэлжээ. 2015 онд онцгой байдлын салбарын аврах галантрах ангиудын техник тоног төхөөрөмж багаж хэрэгслийг сайжруулахад зориулж 20 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Австри улсын хөнгөлөлттэй зээлээр ой хэрийн төмөр унтрах иж бүрэн багаж тоноглол бүхий 12 тэрбум төгрөгийн өртөгтэй автомашин техник хэрэгслийг 2015 оноос эхлэн нийлүүлж хийсэн байдаг юм а. Ингэснээр онцгой байдлын чадвар 2.3 дахин өснөөр аврагчид ажиллах их бүрэн боломжтой болсноо ярьж байна. Төчрөж байна. Сквадр аймгийн хэмжээнд 50-аад дуудлагын 80 хэд хоног хэр хоног ажилласны хүчтэнд өнөөдөр шилдэг өргөж боллоо. Хуучин орж явахдаа бол хэрийн төмрийн багж бол дутмаг байсан. Одоо бол хэрийн төмрийн багж хэрэгсэл бол сайжирсан. Онцгой байдлын албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн гал усны гашуун зовлонтой тэмцэж байдаг эмэгтэйчүүд олон бий. Гамшиг тохиолдсон мэдээг хамгийн түрүүнд авч онцгой байдлын аврагчдыг цаг алдалгүй илгээдэг чухал үүрэгтэй холбоочин бүсгүйчүүд 2016 оны шилдгээр тодорчээ. Яг ингээл уцснаас орж ирлээ гингүүтэл бид нар тэр
Зөвхөн дотроо л бид нар шууд л ард иргэдтэй болон газ нүгч эднэр чинь бас шууд л гарах шүү дээ. Төшөөрөнд. Дуудлага одоо янз бүрийн дуудлага ирэх штэ гамшиг болон галт төмрийн дуудлага ирэхэд ер нь дуудлага аваад л тасралтгүй анхтаар нь тэгээд аврагч газ нүгчд маань 3 минутын дотор гардаг ерөнхийдөө. 2016 оны шилдэг газар нийслэлийн онцгой байдлын алба урьдчилан сэргийлэх чиглэлд бодлого барьж ажилласан. Үүнийхээ үр дүнд нийслэлд гардаг галын дуудлагыг тодорхой хувиар бууруулж чадсан мөн онцгой байдлын үед аврах үйл ажиллагаанд хэрхээ оролцох талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулах иж бүрэн тоноглол бүхий машинтай болсон байна. Нийслэлийн онцгой байдлын газар 2016 онд 3510 удаагийн гамшиг ослын дуудлагаар гарч ажилласан байна. За үүнээс одоо нэг 810 орчим эрдэнэ түүний амь насыг аварсан гэсэн ийм одоо үзүүлэлттэй байгаа. Галын тоо байдаг тийм ээ. Энэ тоог бол нэг 1000 орчим ийм тоон үзүүлэлтээр багасгаж чадсан. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч Монгол Улсын засгийн газар онцгой байдлын албаны хөрөнгө оруулалтыг татахгүй. Харин ч уулуурхаан гол бүс нутгуудад болон шаардлагатай төв суурьнд онцгой байдлын алба нэгжүүдийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого барьж ажиллана гэдгээ Монгол Улсын шадар сайд шагнал гардуулах ёслолын үеэр мөн онцлсан юм а. Өнгөрсөн сун дэлхийн нийтийн анхаарлыг Монгол улсад төвлөрүүлж чадсан чухал үйл явдал бол яа харахгүй СМ-ийн дээд хэмжээний 11-р уулзалт байлаа. Энэ уулзалтын ач холбогдол СМ-ийн 20 жилийн ой зориулсан хөшөө өнөөдөр Улаанбаатар хотод сүндэрлэлээ. Хувлаа хаан Аз Европын улсуудын хаад ноёдыг өөрийн нутагтаа цуглуулж томоохон хэмжээний дипломат уулзалт зохион байгуулж байсан төвхий. Үүнээс хэдэн зуун жилийн дараа бид энэ уулзалттай агуулга нэгэн уулзалтыг зохион байгуулж дэлхийн хүн амын дийлэнх амьдарч байгаа улс гүрнүүдийн төрийн тэргүүнүүдийг нэг ширээний ард суулгаж чадсан юм а. Энэ үйл явдлын ач холбогдлыг бэлэгдсэн хөшөөг Монголын урчуудын эвлийн шагналд зураач Чадраавал оруулсан байна. Тэгээ миний уран бүтээлээс бол их дэлхий хүн төрлөختний энэ соёлын ололтууд тэгээ олон зүйлүүд бол харагдана л да. Тэгээ дээрээс харахад бол одоо нүд харагдаж байгаа. Хоёр талаас харахад бол хүний уураг тариг харагдаж байгаа. Урд талаас харахад бол нэг одоо их дэлхий мод гэдэг ингээ олон талаас нь бол энийг харж болно. Монголын хөгжлийн шин нүүр царайг, залуу Монголыг, арчилсан Монголыг эдийн засгийн ном журмаараа зах зээлийнхаа журмаар хөгжиж байгаа шинэ Монголыг харуулахад онцгой ач холбогдолтой болсон. 5000 гаруй сурвалжлагч ирж энэ арга хэмжээг сурталчлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол өөрөө ямар ч одоо мөнгө төгрөгөөр үнэлэхийн аргагүй том хандив хувь нэмэр болж байгаа байхгүй. Монгол улс ардчлалд шилжиж гадаад бодлогын үзэл баримтлалаа шинжилснээс хойш 25 жилийн хугацаанд гадаад харилцаа дипломат үйл ажиллагааны ололт амжилтын оргилон нэнхүү СМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулсан нэр хүндтэй хариуцлагатай явдал юм а гэдгийг хөшөөний нээлтэнд өргөдсөн зочид хэлж байлаа. СМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь улс төр эдийн засаг нийгэм соёлын төдийгүй хүн хоорондын харилцааг бэхжүүлэх онцгой ач холбогдолтой гэж олон улсын шинжичээд үздэг юм а. Голомт банк нь олон нийтэд мөнгө хуримтлалын ач тусыг ойлгуулах зорилгоор сонин сэтгүүл болон сайтуудын сэтгүүлчдийн дунд үндэсний хуримтлал сэдвтэ шилдэг нийтлэлийн уралдааныг зарласан. Өнөөдөр шилдэг нийтлэлийн эздэд шагналыг нь гардуулсан байна. Үндэсний хуримтлал нийтлэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг санаа, бүтээлч байдал, практик ач холбогдол, судлагдсан байдал, бичлэгийн ур чадвар зэрэг үзүүлэлтээр нь шалгаруулсан байна. Бүтээлүүдийг Голомт банкны эдийн засагчид болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл хамтран шалгаруулжээ. Одоо бараг 46 мянган хүн үндэсний хуримтлалын хөтөлбөрт нийтдээ сар болгон хуримтлалаа хийгээд зуршил болгоод явж байгаа. Уралдаанд 21 сэтгүүлчийн 28 бүтээл ирснээс дөрвөө сайтын сэтгүүлч Бударагчаа үндэсний баялагийг бүтээсэн нийтлэлээр тэргүүлж 3 сая төгрөгийн шагнал хүртлээ. Удах байранд өдрийн сонины эдийн засгийн албаны сэтгүүлч Баасан Сүрэн наран туулын тэрэгчнээс 100 айлын портерчин болсон 20 жил нийтлэлээр шалгарч 2 сая төгрөгийн эзэн болсон бол нийслэл гайд сэтгүүлийн ерөнхий редактор Баярхүү хуримтлалаараа үүргэвчтэй аялахуу нийтлэлээр 3 дугаар байранд орж 1 сая төгрөг батламжийн амт гардан авсан байна. Миний энэ уралдаанд оролцож тэргүүн байранд эзэлсэн нийтлэл нь болохоор үндэсний баялагийг бүтээсэн гэдэг. Энэ Солонгосын Вонжоу гэдэг 300 мянган хүнтэй мөрдлөөрөө 4.4 тэрбум долларын актив бүхий тийм том хадгаламжийн сан үүсгэж чадсан тэр хүмүүсийн талаар бичсэн байна. Голомт банк нь үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдсэн нийтдээ 45 мянга гаруй харилцагчдаа 20% урамшууллыг олгосон байна.
Өнөөдрийн хооронд өрнөсөн үйл явдлын мэдээлэл сүргэлээ. Одоо олон улсын мэдээллээс танилцуулъя. Үзэгчдээ дэлхийн мэдээ танилцуулъя. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обаманаар Хаван арлын Сувдан эрэгт зочилж 1941 онд Сувдан эрэгт хийсэн Японы халдлагаар амь өргөдөхсдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Энэ нь 75 жилийн өмнө Америк нэгдсэн улсыг дэлхийн 2 дугаар дайнд татан оролцуулсан Японы халдлагад амь өргөдөхсдийн дурсгалыг Америк Японы төрийн тэргүүнээр хамтдаа хүндэтгсэн анхны тохиолдол. Мөн эх сард Барак Обамаг төрийн тэргүүнээс буухаас өмнө хийж байгаа сүүлийн дээд хэмжээний уулзалт юм а. 1941 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Японы нисэх хүчнийхэн Америкийн Сувдан иргэдэх цэргийн бааз руу агаараас довтолж улмаар Америкийн 2300 гаруй цэрэг дайчид амь өргөдөж усан флотын хөлөг онгоцууд нь бүгд сүрч байсан. Энэ халдлагын дараагаар Америк нэгдсэн улс дэлхийн 2 дугаар дайнд татагдан орсон юм а. Энэ нь Японы ерөнхий сайд Сувдан эрэгт Америкийн ерөнхийлөгчтэй хамт очисон анхны тохиолдол болж байна. Шинзо Абе энэ айлчил нь Япон улс Сувдан эрэгт халдсныхаа төлөө Америкийн нэгдсэн улсаас уучлалт гуйж байгаа хэрэг биш. Харин дайны золиос болсон олон мянган хүний сэтгэлийг тайтгаруулахын төлөө Японы ард түмэн дайны хар бараан үйл явдлыг дахин давтах ёсгүй гэдгээ ухамсарласан гэдгийг илэрхийлэх ийм зорилготойг тэмдэглэлээ. Тэрээр мөн Япон Америкийн ив нэгдлийн хүчийг онцолж цаашид хоёр орон дэлхийн их тайван тогтвортой байдлын төлөө холбоотны харилцаагаа улам бэхжүүлнэ гэдгийг ч цохон тэмдэглэсэн байна. Харин Барак Обама Абегийн энэ айлчлал хоёр орны ард түмний дунд ямар их боломж байгааг сануулсан үйл явдал боллоо гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама ч 7 сарын өмнө Японд айлчилж Хирошимагийн бөмбөгдөлтөнд амь өргөдөхсдийн дурсгалд бас хүндэтгэл үзүүлэхгүйээрээ мөн ингэж хэлж байсан юм. Харин Шинзо Абегийн энэ айлчлал Дональд Трампыг ялалт байгуулсны дараа гадаад улс орнуудын төрийн тэргүүнээс хамгийн түрүүнд түүнтэй бичлэн уулзаж баяр хүргэсэн мөн Сувдан эрэгт өөрийн биеэр очиж хүндэтгэл үзүүлж байгаа нь хоёр орны цаашдын харилцааг улам бэхжүүлэх зорилготой хүчин чармаалт болохыг ажиглагчид тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ Япон Америкийн холбоотны харилцаа Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр болоод Хятадын далай тэнгис дэх идэвхтэй үйл ажиллагааг сүрэн зогсоход чухал үүрэгтэй гэдгийг дахин нотлох гэж Японы ерөнхий сайд Сувдан эрэгт айлчлаач гэж зарим шинжээчид онцолж байна. Харин бүгд найрамд Хятад ард улс Японы эрх баригчдыг өнгөрсөн хугацаанд хийсэн дайны түрэмгийллээ эргэн харах нь зүйтэй. Япон улс бол дайны түрэмгийлэл хийснийхээ төлөө дан ганц Америкч гэлтгүй Хятад болон Азийн бусад ард түмэнд хүндэтгэл үзүүлэх нь зүйд нийцнэ гэсэн мэдэгдэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл Хятадын засгийн газар Японыг Нанжины халдлагаар амь өргөдөхсдөд хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн байр суурийг Шинзо Абегийн Сувдан эрэгт хийсэн айлчлалтай холбогдуулж илэрхийллээ гэж олон улсын гол хэвлэлүүдэд онцолж мэдээлж байна. Өчигдөр хар тэнгисээс гаргаж авсан туу 154 онгоцны нисгэгчийн бүхээгний хар хайрцагны мэдээллийг тайлж унших явцад нисгэгчийн хэлсэн сүүлийн үгийг тайлж сонссон тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Нисгэгчийн хэлсэн сүүлийн үг нь онгоцны далавчны ар хэсэгт ахамдаа бид унж байна гэсэн үгүүд байсан төдийгүй тэдний дуу хоолой орилж хашгирсан байдалтай бичигдсэн байна. Энэ ярианд үндэслээд онгоцны далавчны ар хэсэгт байрлах дэвүүрт ямар нэг асуудал гарч дараа нь онгоц унаж эхэлсэн гэдгийг гэрчилж байна гэж Оросын хэвлэлүүд шинжээчдийн дүгнэлтийг иш татаж мэдээлжээ. Онгоцны далавчны ар хэсэгт байрлах дэвүүр нь онгоцыг хөөрөх болон газардах үед ажиллаж агаарын урсгалыг ийм зохицуулах үүрэгтэй юм байна. Нэрээ нууцлсан их сурвалжийн мэдээлснээр бол хар хайрцагны мэдээллийг урьдчилж тайлсан байдлаас харахад шинжээчид ослыг нисгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байхыг бас үгүйсгэхгүй байгаа юм байна. Түүнчлэн далайн уснаас гаргаж авсан онгоцны сэг зэмийг судлаж үзсний үндсэн дээр туу 154 онгоцон дотор гал гарсан эсвэл дэлбэрэлт болсон шинж тэмдэг байхгүй байна гэж мэргэжилтнүүд анхны дүгнэлтээ гаргажээ. Өөрөөр хэлбэл онгоц хөөрөх үед дэвүүрийн ажиллагааг буруу тооцсноос онгоц хөөрөх хүчээ авч чадлагүй унсан байх үндэслэлтэй гэж шинжээчид эхний таамгаа дэвшүүлсэн байна. Одоо туу 154 онгоцны сүүл хэсэгт байрлах хар хайрцагны байрлалыг тодорхойлсон удахгүй уснаас гаргахаар бэлтгэж байгаа гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Энэ хар хайрцагт онгоцны нисэлгийн үеийн техникийн мэдээллүүд хадгалагддаг юм байна. Өнгөрсөн нэм гарагт Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамны туу 154 загварын онгоц Сочи хотоос хөөрөөд хэдхэн минутын дараа радараас алга болсон 92 хүн зорчиж явсан уг онгоцыг хар тэнгист унж осолдсон болохыг удалгүй тогтоосон юм а. Гэвч зарим улс орнууд энэ онгоцны ослыг халан хядах ажиллагаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ Оросын холбооны улсын засгийн газар сэр чиглэлд нислэг үлдэж яваад хар тэнгист осолдсон цэргийн онгоцны ослыг халан хядах ажиллагаатай холбох үндэслэлийг бол удаа дараа үгүйсгэж энэ осолд хэн нэгнийг буруутгах гад хитрхи эрт байгаа гэдгийг сануулж байгаамаа. Тус улсын тээврийн сайд
Максим Соколов туу 154 онгоц бол техникийн доголдол эсвэл нисгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж осолдсон байх магадлал өндөр байна гэж ингэж мэдэгдсэн байна. Мөн Оросын холбооны аюулгүй байдлын албанаас энэ онгоцыг алан хэд ажиллагаатай холбож үзэх баримт нотлохоо бол одоогоор байхгүйг аль биесээр мэдэгдсэн байна. Оросын засгийн газар осолдсон онгоцны ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгах зорилгоор бол тусгай комисс байгуулад байгаа. Одоогоор Оросын цэргийнхэн хар тэнгисээс онгоцны сэг зэмийг гаргах ажлыг өрнүүлж байна. Шумбагчид хар тэнгисээс дахин 2 хүний цогцсыг олж гаргасан байна. Ингэснээр далайн уснаас нийт 15 хүний цогцсыг гаргаж 13 хүний цогцсыг таниулахаар Москва хот руу илгээгээд байгаа юм байна. Бүгд найрамдах Хятад ард улсын 2016 оны эрчим хүчний нийт хэрэглээ 2015 онтой харьцуулахад 1.4% өсөлттэй нийт 436 тэрбум тонн нүүрс хэрэгэлсэн тайлан мэдээг Хятадын эрчим хүчний газраас гаргасан байна. Хятадын шингэн түлшний хэрэглээ энэ онд 13.3%-аар өснө нь өмнөх оныхоос 1.3% өсөлтийг харуулжээ. Агаарын бохирлыг бууруулах чиглэлд 3 дахь жилдээ ажиллаж байгаа Хятад улс нүүрсний хэрэглээг бууруулах арга замыг эрэлхийлж 2017 онд шингэн түлшний хэрэглээгээ 14.3% хүргэж нэмэгдүүлэхээр зорьж байна. Эрчим хүчний хэрэглээний олон жил дараалсан энэхүү өсөлт нь Хятадын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг улам нэмэгдүүлсэн байна. Эдийн засгийн өсөлт нь суларсан ч гэсэн Хятад улс эрчим хүч ихээр хэрэглэдэг аж үйлдвэрүүдийнхээ тоог цөөрүүлэх, эрчим хүчний гол их үүсвэрээ өөрчлөхөд гол анхаарлаа хандуулж ийм бодлого баримтлаж байгаа юм. Хятадын засгийн газар ирэх 3 дугаар сард ардын төлөөлөгчдийн их хурлаар батлагдах 2016-аас 2020 оны хооронд хэрэгжих 5 жилийн төлөвлөгөөндөө эрчим хүчний нийт хэрэглээг 5 тонн стандарт нүүрснээс доош түвшинд барих зорилтыг тусгасан гэдгээ бас онцолсон байна. Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхийн хугацаанд дуусч байгаа ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мунаар өчигдөр Сирийн нөхцөл байдал, Украинд инх тайван тогтоох асуудлаар утсаар ярилцсан байна. Энэ үеэр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун олон улсын инх тайван аюулгүй байдалд оруулж байгаа Оросын холбооны улсын үүрэг оролцоог сайшаасан байна. Мөн Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Бан Ки Мунийг нэгдсэн үндэсний байгууллагыг удирдах хугацаанд дэлхийн улс төрийн тавцанд эдрээтэй, ярвигтай олон 10 бэрхшээл тулгарсан ч гэсэн түүнтэй бүх төвшөнд хамтран ажиллаж ирсэн гэдгийг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улсын хүрээний гол асуудлууд ялангуяа ойрогт орнод, Хойд Африкийн улс орнууд дахь улс төр, дайн тэмцлийн нөхцөл байдал, Минскийн гэрээнд Украинд инх тайван тогтоох үйл явц, нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн баталсан 22 тэг 2 тоот тогтоол зэрэг олон сэдвээр хоёр тал ярилцсан гэж Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна. Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн алсын тусгалтай баллистик пуужин амжилттай туршсан байна. Энэ үйл явдал Өмнөд Аз дахь Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг хязгаарлах зорилготой гэж ажиглагчид тэмдэглэжээ. Энэтхэгийн батлан хамгаалах яам өнгөрсөн даваа гарагт Бенгалийн булангийн арлаас Агни V баллистик пуужин энэтхэгийн далаар амжилттай хөөргсөн тухайгаа аль биесээр мэдээлсэн байна. Гэхдээ пуужин хаана унсан тухайг энэтхэгийн батлан хамгаалах яамнаас мэдээлээгүй. Энэтхэг улсын үйлдвэрлэсэн баллистик пуужин нь 5000 км-ийн тусгалтай, өөрөөр хэлэх юм бол энэтхэгийн энэ Аз ТV ихэнх бүс нутагт хүрэхээс гадна Оросын холбооны улс болон Европын зарим хэсэгт хүрэх ийм хүчин чадалтай байна. Мөн цөмийн цэнэгт хушуутай их хүчин чадалтай гэдгийг энэтхэгийн батлан хамгаалах яамнаас баталсан байна. Энэтхэг улс нь 2012 оноос хойш Агни V баллистик пуужинг 4 удаа туршсан. Гэхдээ энэ пуужинг ашиглалтанд оруулахаас өмнө дахин хэд хэдэн удаа туршиж үзэх болов гэж цэргийн шинжээчид дүгнэж байна. Ажиглагчдын хувьд энэтхэг улс Өмнөд Аз дахь Хятадын нөлөөнөөс болгоомжилж байна. Үүнийг нь энэ онд Францаас хамгийн орчин үеийн технологитой сөнөөгч онгоц худалдан авсан нь баталсан гэж харж байгаа. Хятадын тэнгисийн цэргийн шумгч онгоцууд энэтхэгийн далай дахь далайн тээврийн хамгийн чухал бомб болдог Шри-Ланкад дахь бомбыг бас бүтээн босгож Пакистанд мөн бомб ашиглах эрхийг аваад байгаа юм а. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Америк нэгдсэн улсын тэргүүлдэг олон улсын эвсэл сийрдэг алан хядагч бүлгэллүүд ялангуяа исламын улс бүлгэллийг дэмждэг болохыг нотлох баримт бий гэдгээ мэдгдсэн байна. Тэрээр Америк болон түүний холбоотнуудыг алан хядагчдыг дэмждэг болохыг нотлох гэрэл зураг болон дүрс бичлэг зэрэг баримтууд бий. Мөн Курдийн салан тусгаарлагчдыг өрөндийнх нь дэмждэг байхыг ч бас үгүйсэхгүй гэж өчигдөр хийсэн хэвлийн хурал дээр мэдгдсэн байна. Түүнчлэн Туркийн ерөнхийлөгч Сирд инх тайван тогтоох тухай яриа хэлэлцээнд Саудын Араб болон Катар зэрэг улсуудыг оролцохыг уриаллаа. Ирэх сард Казахстанд болох Сирийн асуудлаарх уулзалтанд эдгээр улс орнууд оролцох нь тэдгээр улс орнууд Сирийн иргэний дайныг зогсоох хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгийг харуулах боломж болох юмаа гэсэн үүднээс Турк дээрх уриалгыг өгсөн байна. Гэхдээ Турк улс энэ хэлэлцээнд оролцохгүй. Учир нь Туркийн алан хядагч байгууллага гэж үздэг Курдүүдтэй хамт хэцээний ширээний ард суухгүй гэсэн ийм байр суурийг Туркийн талаас
илэрхийлж байна. Туркийн ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн дараагаар Америк нэгдсэн улсын төрийн департамент бас хариу байр сууриа илэрхийлж Эрдоганы мэдэгдлийг орон үндэслэлгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Сирь, Иракт үүрлсэн Исламын улс бүлэглэлийг устгах зорилт Вашингтонд 100% байгаа гэж төрийн департамент нь мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Өмнөд Солонгосын прокурорууд бүрийн эрхийг нь төр төтгөлзүүлээд байгаа ерөнхийлөгч Пак Кын-хэгийн холбогдсон авилга хэл ахуулын хэргийн мөрдөн шалгалтыг өргөжүүлж эрүүл мэндийн X сайдыг саатуулсан байна. Сөүлийн прокурорын газрын тусгай баг эрүүл мэндийн сайд асан Мөн Хён Пёк баривчлах албан ёсны хүсэлт гаргах эсэх шийдвэрийг одоо 24 цагийн дотор гаргахаар төлөвлөж байна. Прокурорууд X сайдыг өнгөрсөн онд Samsung компани хоёр охин компани хооронд байгуулсан маргаантай гэрээг дэмжихэд үндэсний тэтгэврийн байгууллагад шахалт үзүүлсэн гэсэн ийм үндслэлээр буруутгаж байцааж байгаа юм байна. Мөн Сөүлийн мөрдөн байцаагчид ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд холбогдоод байгаа дуйлаант хэрэгтэй уялдуулж Пак Кын-хэгийн тамгын газарт боловсрол соёл хариуцсан нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Ким Сан Рюлийг дуудаж байцаасан ийм мэдээлэл бас байна. Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн дамгаалсан парламент нь их хэмжээний хөрөнгө зөрчүүлэх, улсынхаа том компаниудаас дэмжлэг авах зорилгоор эртний найзтайгаа өгсөн хувилцсан төрийн дотоод хэрэгт найзыгаа татан оруулж төрийн нууц задруулсан ийм үндслэлээр ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх санал хураалтыг энэ сарын 9-ний өдөр явуулж улмаар ерөнхийлөгчдөө итгэл үл үзүүлэх шийдвэр гарган Пак Кын-хэгийн бүрэн эрхийг төр төтгөлзүүлээд байгаамаа. Одоо Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх 180 хоногийн дотор ерөнхийлөгчд хариуцлага тооцох үйл явц хууль ёсны дагуу болсон эсхийг нэгтлээд Пак Кын-хэгийн бүрэн эрхийг сэргээх эсвэл үгүй гэсэн ийм шийдвэрийг гаргах юм а. Үзэгчдээ би та бүхэндээ өнөөдөр олон улсын хүрээнд анхаарал татсан гол үйл явдлын мэдээллүүдээс танилцууллаа. Биднийг сонгон үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Одоо оройдруудын цагаагаар мэдээг хүргэе. Улгийн шөнөд 19 хэм өдөртөө 8 хэм хүйтэн байна. Улаангомд шөнөдөө 36, өдөртөө 23 хэм хүйтэн. Овдон шөнөдөө 21 хэм өдөртөө 9 хэм хүйтэн. Алтайд шөнөдөө 19, өдөртөө 5 хэм хүйтэн. Улаастай шөнөдөө 27 хэм өдөртөө 13 хэм хүйтэн байна. Тосон цэнгэлд шөнөдөө 37, өдөртөө 26 хэм хүйтэн. Баян хонгор шөнөдөө 24 хэм өдөртөө 11 хэм хүйтэн байна. Мөрөнд шөнөдөө 28, өдөртөө 16 хэм хүйтэн. Хатгал шөнөдөө 25 хэм өдөртөө 11 хэм хүйтэн байна. Цэцэрлэгт шөнөдөө 19, өдөртөө 7 хэм хүйтэн. Хар хорин шөнөдөө 20 хэм өдөртөө 8 хэм хүйтэн байна. Арвахэрт шөнөдөө 18, өдөртөө 7 хэм хүйтэн. Булган шөнөдөө 26 хэм өдөртөө 12 хэм хүйтэн байна. Дарханд шөнөдөө 24, өдөртөө 15 хэм хүйтэн. Эрдэнэт шөнөдөө 18 хэм өдөртөө 6 хэм хүйтэн байна. Чарт шөнөдөө 24, өдөртөө 12 хэм хүйтэн. Сүхбаатар шөнөдөө 28 хэм өдөртөө 17 хэм хүйтэн байна. Зүү хараад шөнөдөө 28, өдөртөө 16 хэм хүйтэн. Зүү мод шөнөдөө 21 хэм өдөртөө 12 хэм хүйтэн. Багнуурт шөнөдөө 29, өдөртөө 17 хэм хүйтэн. Чингис хотод шөнөдөө 28 хэм өдөртөө 16 хэм хүйтэн байна. Баруун уртад шөнөдөө 24, өдөртөө 13 хэм хүйтэн. Чаалсан шөнөдөө 24 хэм өдөртөө 12 хэм хүйтэн байна. Мандалговд шөнөдөө 23, өдөртөө 8 хэм хүйтэн. Далан задгад шөнөдөө 19 хэм өдөртөө 4 хэм хүйтэн. Хамбогдод шөнөдөө 14, өдөртөө 2 хэм хүйтэн. Сайн шанд шөнөдөө 21 хэм өдөртөө 8 хэм хүйтэн байна. Замын өдөд шөнөдөө 21, өдөртөө 7 хэм хүйтэн. Улаанбаатар шөнөдөө 23 хэм өдөртөө 13 хэм хүйтэн байна. Монголын мэдээ сувг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарал хандуулж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Амралтын өдрүүд аяд тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчдээ.